Сайн байцгаана уу? Та бүхэндээ дараагийн кино давчлалаа хүрэхэд бэлэн боллоо. Хайр сайр хоёрыг хамтд нь авчирдаг улирал хаяанд ирээд хаалга тогшоод ороод ирчихсэн байна тийм үү? Хавар яг хайр шиг биш гэж үү? Шууд эртлэнж эргэж, бүлээн салхи хацар илэвхэд сэтгэл дулаацуулж, бас догдлуулж, эсвэл цас бороог холилдон асгаруулж, хүйтэн салхи нь хавирга нэвтлэн дааруулдгүй гэж үү? Яг л хайрын тэр олон мэдрэмж шиг. Энэ удаад нэгэн сонирхолтой бас гунигтай хайрын тухай киног та бүхэндээ хүргэж байна. Хайр гэж бурхнаас бидэнд өгсөн хамгийн нандин мэдрэмж биш гэж үү? Надтай адилхан эмоорч, догдол мэдэрч байгаа нэгэн байвал наашаа суугаад бүх мэдрэмжээ гаргаарай гэж хүсье. Гэхдээ эхлээд subscribe дарахаа мартаоцай. За ингээд кинонда орцгоё. Драмын эхэнд бид сүмд гэрэлхээр ирсэн нэгэн хосыг харна. Жүүн гэх нэгэн залуу. Энэ охин бол миний эхнэр. Яг одоо энэ мөчөөс эхлэн бид үргэлж хамт байна. Ямар ч нөхцөл байдал байсан бид хизээч бие биенээ орхихгүй. Яг тэр үед сүмийн хаалга онгойж хэсэг хүмүүс орж ирнэ. Тэднийг харахад дайснууд нь бололтой. Ингээд тэдний хооронд зодон эхэлнэ. Жүүн ганцаараа байсан ч бууж өгөлгүй тэмцээр байв. Тэр үед нэгэн хүн түүн рүү бууднаа. Сум Жүүний цээжинд туссан ч тэр ураг шалхсаар л байв. Тэр хүн дахин буудна. Дараа нь Жүүн: Би ингэж өгөхийг хүсэхгүй байна. Энэ дараамын төгсгөл буруу байна. Үүнийг өөрчил. Гол дүр төгсгөлд нь өөхөх ёсгүй гэж хэлнэ. Үүнийг сонсоод бүгд цочирдно. Найруулагч Жүүнд маш их уурлана. Тэгээд Жүүн зураг авалтыг дундаас нь орхиод явчихав. Жүүний менежер үүнд ихэд уурлахад тэр үргэлж ингэдэг, дуртайгаа л хийдэг. Өөрийгөө юу гэж боддгийг би мэдэхгүй гэж хэлнэ. Үүний дараа Жүүн эмнэлэгт очиж эмчтэй уулзав. Тэр эмчээс: Надад ердөө 1 жил амьдрах хугацаа үлдсэн үнэн үү? Орчин үеийн ангаа ухаанаар ч эдгэршгүй ямар ч өвчин байдаг юм бэ? Би сайн хоололдог, сайн унтдаг. Зүгээр л толгоо өв. Та худлаа хэлж байгаа юм биш үсттэй гэж асуухад эмч: Хэрвээ та надад итгэхгүй байвал өөр эмчид үзүүлж болно шүү гэж хариулна. Жүү маш их гониглов. Тэгээд гарч явах үед нь найруулагч түүн рүү задгаж: Энэ удаа л намайг дагаад энэ үхлийн эсхийг л хийчих. Дараагийн удаагаас би ямар ч драм хийсэн төгсгөл нь заавал аз жаргалтай байлгана гэж амлаж байна. Зөвхөн энэ удаа зөвшөөрөөч гэж хэлнэ. Үүнийг сонсоод Жүүн өөрийн үхлийн талаар бодож би удахгүй өөх гэж байна хэмээн дотроо бодов. Ингээд нүдэнд нь нулимс цэлгэнэж эхлэв. Нөгөө тал Ноул хин нэгнийг нууцаар бичиж байгааг харуулна. Яг тэр хин нэгэн толгоороо зохиж ухаан алдуулна. Ноул ухаан орох үедээ нэг өрөөнд байв. Тэр хаалгыг онгойлгох гэж оролцсон ч болсонгүй. Тэгээд хаалгаа онгойлго гэж хашгирав. Гэвч хэн ч онгойлгосонгүй. Сандал авч хаалгыг цохих гэж байтал яг тэр үед нь нэгэн хүн орж ирнэ. Тэр хүн түүний бичлэгийг устгав. Тэгэхэд Ноул: Тэгэлдээ надад өөр бичлэг байгаа гэж хэлв. Нөгөө хүн мөнгө өгөөд бидний тухай хинт ч битгий хэл. Дахиж ийм зүйл хийхгүй бид гэж хэлв. Харин Ноул: Чи намайг мөнгөөр амийг минь таглаж чадна гэж бодож байна уу? Тийм зүйл хизээч болохгүй гэж хариулв. Энэ хооронд Жүүн уцаар ярьж хин нэгэнд: Нэг охиныг олж бүх мэдээллийг нь цуглуул. Маргааш нь Жүүний нохоо ирж түүнийг сэрэн. Нөгөө талд Ноул нэг авга хичээндээ амьдарч байгаа бөгөөд тэр айлынх нь түүнийг их л цаваадаг. Гэсэн ч өөр газар байр түрээслэг мөнгө байхгүй учраас тэнд амьдарсаар л байв. Дараа нь Жүүн нэг ресторанд орж хоол захиалнаа. Гэвч эзэн нь шууд татгалзав. Тэгэхээр Жүүн малгайгаа авахд түүнийг харсан бүх хүмүүс гайхаж зураг авч эхлэв. Тэр үед нэгэн хүн Жүүнд хандаж: Тэр чамд хичнээн уурлаж байсан ч чи энд байнга ирж бай. Хизээ нэгэн өдөр зөвшөөрч магадгүй шүү дээ гэж хэлв. Дараа нь тэр хүн нэгэн эмэгтэйд: Чи түүнтэй ингэж үл тоож болохгүй. Чамайг түүнийг хуульч болоосоо гэж хүсдэг байсныг нь би мэднэ. Гэхдээ тэр жүжигчин болсон шүү дээ. Чи энэ асуудлаас болж түүнд ингэж их уурлах хэрэггүй. Одоо түүнийг уучлах хэрэгтэй. Ямар ч байсан тэр чиний хүү бидтэй гэж хэлв. Дараа нь Жүүн нэг газар сууж байгаад өөртөө: Би удахгүй өгч байгаа ч тэ хэлэх ёстой юу? Яг тэр үед менежер нэрээд түүнд баримтат кинон тоглох санал тавихад Жүүн: Надад сонирхол алга гэж хэлнэ. Менежер нь: Энэ баримтат киноноос бид маш их мөнгө бас нэр хүнд олон шүү дээ гэж хатахад Жүүн зүгээр л татгалзна. Нөгөө талд Ноул оффст бүгдэд кофе тарааж авна. Тэр дарагдаа өөрийнхөө төслийг таалагдуулах гэж маш их хичээдэгч дарга нь сонирхгүй түүнд: Чи зүгээр гараа гэж хэлв. Дараагийн хэсэгт Ноул нэг баарнд байна. Тэнд арх уусныхаа дараа тэр чангаар: Би үхмээр байна гэж хашгирав. Тэр үед Жүүний баримтат кино хийх гэж байсан продюсер ч мөн тэнд байдаг. Тэр ч бас хашгирч эхлээд: Би ч бас үхмээр байна. Энэ Жүүн одоо өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ гэж хэлв. Ноул тэнд тэдний яриаг бүгдийг нь сонсоод: Хэрвээ би Жүүнийг энэ баримтат кинон тоглохыг зөвшөөрүүлж чадвал та нар яах вэ гэж асуув. Тэд: Чи Жүүнийг таних юм уу гэхэд Ноул: Тэр хамаагүй. Хэрвээ би түүнийг ятгах чадвал та нар намайг продакшнд ажилд авах юм уу гэж хэлнэ. Продюсер: Тийм ээ, бололгүй яах вэ? Хэрвээ чи түүнийг зөвшөөрүүлж чадвал чиний ажил баталгаатай гэж хариулв.
Үүний дараа Ноул Жүүний гэрт очиж уулзахыг оролдоно. Жүүн түүнд хаалгаа нээж өгсөнгүй. Тэр үед Ноул хин нэгнээс дуудлага ирэв. Тэгээд тэр тэнд засан хүн хийж дээр нь би дахиад ирнэ гэж бичсэн захиа үлдээгээд яваад өгөв. Маргааш нь Жүүн машинаа унаад гарах гэж байхад Ноул ирээд зөвшөөрлгүйгээр машинд нь суучихав. Жүүн түүнд машинаасаа буу. Тэр буусангүй. Тэгэхээр нь Жүүн машинаа маш хурдтайгаар жолоодож эхлэв. Тэр Ийм хурдаа явахыг хараад чи яах вэ? Ноул маш их айж машинаа зогсоохыг дахин гуйх боловч Жүүн зогсохгүй байв. Тэгтэл урдаас нь том ачааны машин гарч ирнэ. Жүүн арай гэж мөргөлтгөөс холдож дараа нь нэг газар машинаа зогсов. Ноул машинаас буугаад бөөлжиж эхлэв. Жүүн түүн дээр очиод мөнгө шидэн. Дахиж над руу ойртох гэж оролдох хэрэггүй. Үүний дараа Жүүн тэндээс яваад Ноул тэндээ үлдэнэ. Жүүн явж байхдаа радиогоор хүчтэй засан шуурга болох гэж байгаа тухай сонсоод тэр үед мэдээгээр нэгэн охин энэ шуурганы улмаас осолд орсон тухай ярьж байв. Үүнийг сонсон даруйда Жүүн машинаа эргүүлж Ноул руу явж байх тэр үед түүнд нэгэн дуудлага ирнэ. Чиний хайж байсан охиныг оллоо гэж хэлв. Ингээд Жүүн хайж байсан охин нь Ноул гэдгийг мэдэж авлаа. Тэр Ноул байгаа газарт очиж түүнтэй уулзав. Ноул чи бодлоо өөрчилчихсэн үү? Одоо баримтат киногоо хийцгээх үү гэж асуув. Жүүн Чи намайг таних уу? Гэхэд Ноул тийм ээ чи ч нот шүү дээ гэж хэлэхэд Жүүн түүний нэрийг дуудаад Одоо намайг таньж байна уу? гэж асуунаа. Ноул тийм ээ би чамайг мэднэ гэж хариулав. Энд бидэнд нэгэн дурсамж харуулна. Ноул бусдад үргэлж тусалдаг нэгэн байжээ. Гэвч аавд үүнд нь сэтгэл хангалуун биш байсан бөгөөд түүнийг загнаж чи өөртөө юу ч үлдээхгүй мөртлөө бусдад бүгдийг нь тараагаад явах юм гэж хэлв. Тэр үед Ноулийн найз ирж тэд хамтдаа сургууль руу явна. Нөгөө талд нь сургууль дээр Жүүн хин нэгэнтэй зодтолцсны улмаас түр хугацаагаар чөлөөлөгдсөн байна. Ээж нь сургуулийн оффист нэг охиныг дагуулж ирэв. Тэр охин бүхнийг нүдэрээ харсан гэрчин байсан. Үнэндээ нөгөө хөвгүүд их л зодооныг өдөөсөн байлаа. Жүүний ээж тэр охинд үннээ хэл гэж хэлэхэд охин юу ч хэлэхгүй. Үүнийг хараад Жүүний ээж маш их уурлаж бүр тэр охиныг алгадна. Дараа тэр захирлын өмнө сөхрөн сууж Жүүний өмнөөс уучлалт гуйгаад миний хүүгийн ирээдүй сүрэн шүү дээ. Гуй. Ийм шийдэр бүү гаргаач гэж хэлнэ. Үүний дараа Жүүнийг сургуулиас хөөгтөхөд хүргэсэн нөгөө хүүгүүдийг дахин харуулнаа. Жүүн тэдэн дээр очиод Зодооныг та нар эхлүүлсэн мөртлөө би та нараас болж сургуулиас хөөгтлөө. Одоо тэгвэл би та нарт нэг сайн сургамж өгье л дөө. Ингээд тэд дахин зодтолдож эцэст нь бүгд цагдаагийн хэлтэст очино. Тэнд Жүүн цагдаад Бид бүгдээрээ адилхан шийтгэл авах уу? Тэдний аауд хэн гэдгийг би мэднэ шүү. цагдаа чи ганц би ээжийн хүү учраас л би чамд өршөөл үзүүлж байна гэж хэлэхэд Жүүн маш их уурлан тэд дахин муудалцах гэж байтал Жүүний аав ах ирээд цагдаад хэрвээ Жүүний аав чамайг түүнтэй ингэж харьцаж байгааг мэдвэл зүгээр өнгөрөөхгүй л байх шүү гэж хэлв. Цагдаа тийм үү? Тэгвэл аавыг нь аваад ирэлтэй гэв. Үүнийг сонссон Жүүн Миний аав хизээч энд ирэхгүй. дараа нь аав ах нь түүнийг авч явж нэг ресторан сууж байхад Жүүн аав ахтаа Дараагийн удаа миний аавыг битгий хүнд байхгүй хүний тухай энд яриад ямар хэрэгтэй юм бэ? яг тэр үед аав ах нь телевизээр Жүүний аавыг хараад энэ чиний аав гэхэд Жүүн түүнийг хараад Би түүнийг үзэн янз. Бид хоёрын амьдралыг сүйтгэжээд өөрөө сайхан амьдарч байна шүү дээ. аав ах нь тэр чамааг энэ хорвоод байгааг ч мэддэггүй. Ээж чинь энэ үннийг нугаад эндээс явсан. Согтуу үедээ аав ах нь Жүүнд бүх үннийг ярьж өгнө. Ээж аав нь хэрхэн дурлаж мөн яагаад ээж нь түүнийг заавал хуйлж болгохыг хүсдэг тухай ярьж эхэлнэ. Үүний дараа Жүүн ээж дээрээ очиод аав ахыхаа хэлсэн бүх зүйлсийг санав. Ээж чинь чамааг хуйлж болохыг хүсдэг нь зөвхөн ааваас ч л болж байгаа. Тэр чамааг амжилттай хүн болгож аавд чинь харуулахыг хүсэж байгаа юм аа гэж хэлнэ. Үүний дараа Жүүний ээж түүнийг яах гэж зодоон цохон хийгээд яваад байдаг юм бэ гэж загнав. Тэр түүнд олон хатуу үг хэлээд өрөөндөө орчихно. Жүүн өөрийн өрөөнд орж хичээлдээ шамдан хийж тэр сайн суралцаж хуйлж болно гэж шийдсэн байв. Маргааш нь Жүүн автобусанд явж байхад нэгэн хүн түүн дээр ирээд чи жүжигчин болох хэрэгтэй гэж хэлв. Жүүн их царайлаг учраас тэр хүн чи миний драм тоглох уу гэж асуухад Жүүн шууд л татгалзав. Учир нь одоо тэр ямар ч байсан ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэхийг хүсэж байгаа. Тиймээс тэр маш их төвлөрч хичээлээ хийж эхэлсэн байв. Дараагийн хэсэгт Ноул Жүүнтэй уулзна. Тэр Жүүнд миний нэг найз чамд маш их сайн. Чамаас болоод тэр идэж уухаач болж унтаж чадахгүй болсон гэж хэлв. Чи ядаж тэр охинд жаахан ч гэсэн тусалж чадахгүй юм уу? Тэр эдгэрхээрээ чамаас салчхад болно шүү дээ гэж хэлэхэд Жүүн үүнийг нь сонсоод тэр түүнд туслахаас эрс татгалзаж орхино. Ноул гэрлүүгөө явах замдаа Жүүнд ямар их сайн байсан үе санана. Гэвч нэг өдөр Жүүнийг өөр хүнтэй харснаас нь хойш тэр Жүүнд дургу болсон байлаа. Дараа нь тэр аав руугаа залгаж уулзахаар очиход аав нь урдаас нь ирж явах үед гинэт осол гарч нэгэн машин аавыг нь мөргөнө. Ноул араас нь гүйх боловч машин зогтчихв. Аавыг нь яаралтай эмнэлэгт хүрэхэд биеийн байдал нь маш хүнд байв. Үүний дараа Ноул цагдаагийн газар очиход цагдаа түүнд
"Чиний аавыг мөргсөн хүн гин бурууга хүлээсэн" гэж хэлв. Гэвч Ноул с жигтнийг хараад "Энэ хүн биш шүү дээ. Эмэгтэй жолооч байсан. Спорт машинтай байсан. Би машины дугаарыг ч санаж байна" гэж хэлнэ. Нөгөө талд Жун аавтайгаа уулзаж түүнд туслана. Гэхдээ тэр өөрийгөө түүний хүү гэдгээ хэлдэггүй. Аав нь Жунд их таалагдаж, сэтгэл хангалуун байж түүнийг их хүндэлдэг болов. Ярианы явцад Жун Би ч бас тантай адилхан хуульч болохыг хүсэж байна. тэр явахдаа "Нэг өдөр чи маш том нэртэй хуульч болно" гэж хэлв. Үүний дараа Ноул Жуны аав Чойтой уулзаж "Миний аавын ослын ард том хүн байгаа гэдгийг би мэднэ. Та одоо тэр хүнийг хамгаалаад өөр хүнд бурууг нь үүрүүлэх гэж байна. Гэхдээ нэг өдөр би тэр хүнийг олно" гэж хэлв. Үүнийг сонсоод Чой уурлаж түүнийг "Эндээс гар" гэд хөв. Гадаа гараад Ноул Жуныг харав. Тэр их аз жаргалтай байгааг ажиглана. Тэр түүнд "Чи яаж хин нэг ингэж гуниглуулчаад ингээд аз жаргалтай байж чаддаг юм бэ" гэж хэлнэ. Тэр тэнд найзынхаа тухай хэлж байгаа юм. Үүнийг сонсоод Жун түүнийг түлхэж унгав. Дараа нь Жун автобусанд Ноултэй дахин таарна. Тэр хажууд нь суугаад "Тэгвэл чи намайг уурлуулсаар л байгаарай. Тэгэж байж би хичээлээ улам сайн төвлөрнө. Одооноос чи ингэж бай. Хэрвээ ингэхгүй бол би чамайг байнга зовоно" гэж хэлв. Үүний дараа Ноул аавынхаа ослын талаар ухуулах хуудас тарааж постернах ажлыг өөрөө хийж эхлэв. Маргааш өглөө Жун бүх охидын өмнө Ноулд гэрлэх санал тавина. Үүнийг хараад бүх охид цочирдно. Ноул юу ч хэлж амжаагүй байхад Жун түүний амийг дарна. Дараа Ноул дүүтэйгээ хамт аавынхаа эмнэлэгт байв. Харилцаж байтал аавынхын зүрхний цохилт маш сул болоход Ноул гүйж эмч дуудана. Эмч нар ирж үзээд "Танаа аав нас барлаа" гэж хэлв. Үүнийг сонсоод тэд хоёр маш их уйлнаа. Дараа Ноул олон хоног сургуультай явсангүй. Жун маш их санаа зовж эхэлнэ. Тэр Ноулийн аав нас барсныг мэдмэгцээ түүнийг хайж эхлэв. Тэр бүр оршуулганд нь очисон ч Ноулийг олсонгүй. Хэдэн сар өнгөрч Жун хичээлдээ сайн болж байлаа. Нэг өдөр түүнд Ноулээс дуудлага ирнэ. Тэр "Эмээ надад чамайг миний аавын оршуулгад ирснийг хэлсэн. Баярлаа" гэж хэлээд уцаа тасалчихв. Үүний дараа бид өнөө цаг руу шилжинэ. Ноул Жунд "Чи бодлоо өөрчилсөн үү? Одоо баримтат киногоо хийцгээх үү" гэж асуухад Жун түүнээс Чи намайг үнэхээр танихгүй хэвээрээ юу? "Ноул тийм ээ, би мэднэ. Хэрвээ тэгвэл чи энэ баримтат кино хийх үү" гэж хэлээд эргэж явна. Гэвч жаахан яваад тэр гинэт ухаан алдаад унчхав. Жун түүнлөө гүйж очиод сэрэх гэж оролдоход тэр босохгүй л байв. Ноул ухаан ороход эмнэлэг твтэж байлаа. Жуны менежер түүний өмнө зогсож байв. "Ноул, та хэн бэ" гэж асуухад "Би Жуны менежер байна" гэж хариулв. "Жун хаана байна" гэхэд менежер "Тэр нэг арга хэмжээнд явах ёстой байсан тул тийшээ явсан" гэж хэлв. Энэ хооронд Жун арга хэмжээнд очсон ч тэнд нь ч бас зөвхөн Ноулийн тухай л бодож байлаа. Эмнэлэгт Ноул гарахаар бэлдэж байхад менежер нь "Гэртээ битгий хараа, чиний би бүрэн тэнхрээгүй байна" гэж хэлв. Гэвч Ноул тоосонгүй. Тэгээд менежер нь түүнийг гэрт нь хүргэж өгнө. Гэрт нь очиод Ноул өөрийн эд зүйлсийг хэдэн хүн авч байгааг харна. Учир нь тэр өр зөөлөө төлж чадаагүй л байлаа. Тэр хүмүүсийг зогсоох гэж оролдох боловч тэд хэрвээ төлөх чадваргүй бол яах гэж зээл авдаг юм бэ гэж хэлв. Менежер хажууд нь зогсоод энэ бүхнийг чимээгүй харж байв. Энэ үед Жун ээжийнхээ байшингийн шатанд түүнийг хүлээж байв. Ээж нь ирэхэд тэр "Ээжээ, би өвдчихсэн." Ээж нь "Би чиний ээж биш. Миний хүү 5 жилийн өмнө нас барсан" гэж хариулна. Үүний дараа Жун менежертэйгээ хамт машин суугаад явлаа. Менежер түүнд "Чи юу бодоод байгаа юм бэ? Ээж чинь бүхнийг мартчихсан чамайг тэрвэрээд авах уу? Яах гэж тийшээ очдгийг юм бэ" гэж хэлв. Ярианы явцад менежер Жунд Ноулийн тухай ярьж түүний амьдрал ямар хэцүү болохыг хэлнэ. Эхэндээ би тэр охинд огц дургүй байсан. Гэхдээ түүний амьдралыг мэдсэний дараа үнэхээр хэцүү амьдралтайг нь ойлгосон гэж хэлв. Жун түүний үгийг чимээгүй сонсно. Тэгээд "Машина зогсоо." менежер "За тэгвэл би дахиж энэ талаар ярихгүй" гэхэд Жун "Дахин "Зогсоо." гэж шаардна. Тэгээд менежерийг машинаас буулгаад өөрөө жолоо бариад явна. Замдаа тэр менежерийн хэлсэн үгсийг бодож Ноул асуудлаасаа болж амиа хорлож магадгүй гэж санаа зовж эхлэв. Тиймээс тэр гүүрнүүд дээр очиж түүнийг машинаар хайж явна. Яг тэр үед Ноул нэг гүүрэн дээр авирах гэж байд хэн нэг нь араас нь татаад буулгана. Энд нэгэн дурсамж гарна. Ноул Жуны аавын постэр дээр олон муу зүйл бичиж байсныг харуулна. Дараа нь тэр Жунтэй уулзаж Жун түүнийг оройн хоолнд дагуулж явсан байдаг. Ноул жорлонд орно гэж шалтгаглан явах гэж оролдоход Жун түүнийг барьж авна. Тэгэхэд Ноул "Би чиний эргэн тойронд олон охид эргэлддгийг мэднэ. Тийм болохоор чи тэднээс салахын тулд намайг найз охиноо болох гэж байгаа үстэй" гэж хэлв. Үүний дараа Жун Ноулийн найзтай уулзаж түүний тухай асууна. Тэгэхэд Ноулийн найз Жун түүний амьдралын тухай бүхнийг ярьж өгөв. Дараа нь бид Жуны аавыг харнаа. Тэр өдөр ирэх тусам ажил амьдрал нь урагшилж байгаа бөгөөд Ноулигийн аавын ослыг үйлдсэн хүний аавынхын тусламжтайгаар нөлөөтэй нэгэн болсон байв. Үүний дараа тэдний одоогийн гэр бүлийг харуулна. Тэнд эхнэр, нэг хүү, нэг охин байна. Хүүгийнх нь нэрийг Тай гэдэг. Тай аав нь Ноулийг хуурсан гэдгийг мэддэг тул дотроо түүнийг өрөвдөж ямар нэгэн байдлаар туслахыг хүсдэг байв.
Маргааш нь нэг охин Жүүн би чамд сайн гэж хэлнэ. Жүүн шууд нөө үлийг дуудав. Нөө ул ирээ тэр охин энэ бол миний найз залуу. Бид үерхдэг гэж хэлнэ. Нөө ул Жүүнд огт дуртай биш ч аав нас барсноос хойш санхүүгийн хүнд байдалд орсон тул мөнгөний төлөө ингэж жүжиглэж байв. Тэр бүр Жүүн толгоогоо өвөр дээр нь тавихад хүртэл мөнгө авдаг байв. Дараа нь Жүүн унтаж байхад нөө ул түүний нүүрэн дээр зураг зурна. Жүүн сэрэхэд түүнийг нөө ул шоолж инээн. Нөөлч бас их инээж байснаа гинэт уйлж эхлэв. Жүүн үүнийг хараад дотроо Би түүнийг болно, түүний дүүгч хамгаална. дараа нь Жүүн ээжийнхээ ресторанд очиход тэнд аав нь улс төрийн найзтайгаа хамт ирж бүх хүмүүст оройн зоог барьж байв. Жүүний ээж галт тогоонд нуугдж байхад нь түүний биеийн байдалд дордож эхэлнэ. Жүүн түүнд гэртээ арихыг хэлэхэд ээж нь Жүүний аав намайг харахгүй гэж айсандаа гэртээ арихыг зөвшөөрсөнгөө. Тэгээд Жүүн ээжигээ ааваасаа нууцаар авч гарan нуруунд дээрээ үрээд эмнэлэгт хүргэв. Нөгөө талд нөөвл Жүүний аавын эсрэг нотлог баримт цуглуулж эхэлнэ. Тэгээд Жүүний аавын дугаарыг олж залгаад надад тэр эмэгтэйтэй уулзаж байгааг чинь харуулсан бичлэг байгаа. Чи мөнгөний төлөө хүмүүсийн хэргийг ялдаг гэдгийг чинь үнэн ч ихнэр чинь мэдвэл ямар гунигтай байх бол гэж хэлв. Гадаа зогсож байсан Жүүн энэ бүх яриаг сонсоод нөөвлийг дагна. Нөөвл такси хүлээж байхад Жүүн мотоциклоор ирж түүний цүнхийг булаагаад цугтчихв. Нөөвл түүнийг дагаж байхдаа машинд мөргүүлж осолд орно. Жүүн мотоциклоо зогсоогоод иргэн нөөвл рүү харлаа. Дараа нөөвл эмнэлэгт ирсэн байв. Түүний дүү болон найз нь ч ирнэ. Тэд маш их уйлж Жүүнч бас нэг талд сууж түүний амийг аврагдаасаа гэж залбирч хийсэн алдаандаа харамсаж байв. Ингээд түүх одоо үе рүү шилжин. Жүүн нөөлийг дагаж Чи амьдралаа ингэж тоглоом шиг болгож болохгүй. Бүх тийм амархан гэж юу? За би энэ баримтат кинонд чинь тоглоё. гэж шийдэн. Дахин нэгэн дурсамж гарнаа. Эмч нөөлийн амийг аварсан мөч. Үүнийг сонсоод Жүүн болон түүний хойд ах та хоёулаа маш их тайвширч санаа намарна. Жүүн өөрийгөө шийтгэж хуульчин сургуулаа орхих шийдвэр гаргав. Багш нь түүнээс яагаад сургуулаа орхиж байгааг асуухад Жүүн Наад шиг хүн хууч бодоод энэ улсын хувьд муу зүйл бол. ингээд түүх одоо өрөө шилжин. Нөөлийн найз түүний гойж нүүр бодолт хийж өгнө. Нөөл энэ бүхэнд огт дуртай биш байсан ч найзууд нь түүнийг тоолгүйгээр бодолт хийсээр л байв. Дараа нь Жүүн бэлдэж байхад менежер нэрээд "Яараарэ, би чамд нэг зүйл үзүүлэх хэрэгтэй байна" гэж хэлв. Жүүн түүнтэй хамт явж камерын нөгөө талд нөөлийг зогсож байгааг харна. Менежер хошигнож "Хараач, зураг авалтад гоё харагдахаар бэлдэж иржээ" гэж хэлээд камерыг унтраах гэж оролдоно. Гэвч Жүүн түүнийг нэг ажилд явуулаад холдуулна. Тэр гарсны дараа Жүүн нөөл рүү ширтэнэ. Яг тэр үед нөөлийн найз ирж нүүр бодолтыг нь янзалж өгөв. Тэд ярилцах үед нөөл "Намайг өхнө гэж хийсэн юм бэ? Би яаж өөхөх юм бэ? Надад ард нь дүү минь байна. Би түүнийг асрах хэрэгтэй" гэж хэлхийг нь сонсож байсан Жүүн уур нь хөрөв. Дараа нөөл хаалганы гадна удаан зогссон ч хэн ч онгойлгосонгүй. Хэсэг хугацааны дараа Жүүн хаалгыг онгойлгоно. Тэд хоорондоо мэдлцгээв. Нөөл зураг авалтын багийнхан ирээгүй байна гэхэд Жүүн Би тэднийг битээ эргэж хэлсэн. Би энэ баримтат киног хийхгүй. гэд хэлчихв. Нөөл гэхдээ чи өчигдөр зөвшөөрсөн шүү дээ гэхэд Би чамааг өвчигдөр өхнө гэж бодсон учраас зөвшөөрсөн юм. Нөөл чи өөрөө буруу ойлгосон байна гэхэд Жүүн Тэгвэл чи өчигдөр надад л хэлэх байсан юм. ингээд тэд маргалднаа. Уурсан нөөл Жүүний хөлийг өшөглөж орхино. Гэвч яг тэр үед Жүүний нохоо тэндээс гинэт дайрч түүнийг хамгаалав. Дараагийн хэсэгт Жүүн нөөлийг өргөж татгаш оруулна. Тэр менежертэй Тэр ухаан ормогц гэрт нь хүргээд өгөөрэй. Жүүн гэрээс гарах үед менежер нь түүнийг дуудаж зогсооно. Жүүнд менежер "Энд ямар нэгэн асуудал байна" гэж хэлв. Тэд эмч дуудаад нөөлийг үзүүлэхэд эмч "Нөөл нохооны харшилтай юм байна. Тиймээс тэр зочролд орж даралт нь ихсэн байна" гэж хэлв. Үүнийг сонсоод Жүүн нохоогоо гадаа уйж түүнийг аварсанд нь баярлаа гэж хэлв. Мөн Нөөлтөд дахиж ингэж битээ хайрц. гээд анхааруулав. Дараа нөөлөгийн утас дуугарнаа. Жүүн утсыг харахад хаас байна гэсэн байв. Тэр хэсэг бодож байгаад утсыг тавина. Нөгөө талд Жүүний эцэг нэгтэй ах Тай нөөлөгийн дүүтэй ярьж байна. Тэр түүнд нэг байшин үзүүлээд Одооноос чи болон нөөл энэ байшинд хамт амьдрна. "Бид энэ байшингийн төрөөсөө төлж чадахгүй шүү дээ" гэхэд Тай Би байгаа шүү дээ. Та хоёр төрөөс төлөх хэрэггүй. нөөлийн дүү "Миний их Жүүнийг хизээч зөвшөөрөхгүй. Бид өөртөө л зохицуулна" гэж хэлв. Тай Ямар ч байсан бид яаж хийж байгаад зогсож байгаа үсттэй. дараа нь бид Жүүний хойд ах Тайгийн түүхийг харуулна. Түүнийг өөрийн хүсээгүй байдлаар нэг охинтой сүү тавих гэж байгааг үзүүлнэ. Хамгийн гол нь тэр охин нь нөөлийн аавын ослыг үйлдсэн хүний охин Юун байв. Одоогийн цаг үед Юун гэх эмэгтэй Тай дээр ирээд "Чи намайг үнсэж чадах уу" гэж асуухад Тай татгалзсан. "Юун, чи энэ бүхнийг гэр бүлийнхэн төлөө хийж байгааг би мэднэ" гэж хэлв. Хариуд нь Тай Сүү тавих ёслыг алгасад шууд гэрлээ. нөгөө талд Жүүн шалан дээр унтаж байв. Сэрхэд нөөл өрөөнд байхгүй байгааг анзаараад гал тоогоор руу очино.
Тэнд нөөл рамеон идэж байв. Би өлссөн байсан учраас л идэж байна гэхэд Жун За. гэж хариулв. Дараа нөөл би чамаас олж одоо ажилч олж чадахгүй боллоо гэхэд Жун Тэгвэл баримтат киногоо хий. гэвч энэ удаа нөөл түүний үгийг огт тоосонгүй. Жун менежер лүгээ залгаад сонинд нийтлүүл би энэ баримтат кинонд тоглоно гэж хэлгэв. Үүнийг сонсоод нөөл маш их баярлаж тэр Тай руу залгаад би Жунтэй хамтарч ажиллахаар боллоо гэж хэлв. Гэвч Тай энэ мэдээг сонсоод огт баярлсангүй. Маргааш нь Жун нохоогоо гэрийн гадаа тусдаа байрлуулж нохооны байшин хийж өгнө. Тэр бас өрөөгөө цэвэрлэнэ. Учир нь нөөл ирэх гэж байгаа бөгөөд тэр нохооны харшилтай учраас сайтар бэлтэж байлаа. Нөгөө талд нөөлөгийн хуучин дарга түүнийг дуудаж уулзаад дахин ажил санал болгоход нөөл би Жунтай хамтарч ажиллах гэж байгааг та мэдсэн учраас л ингэж байгаа үсттэй гэхэд үгүй ээ тийм биш шүү дээ гэв. Учир нь дарга руу Тай залгаж нөөлийг Жунтай ажиллахыг зогсоохын тулд ингэж хийлгсэн байжээ. Энэ хооронд Жуны биеийн байдал муцаар л байв. Хуучин даргийнхаа саналаас татгалзаад яваад өгөв. Та энэ тухай мэдээд өнгөрсөн явдлаа санана. Үнэн дээр нөөлийг осолд оруулсан машин нь Тай машин байжээ. Мөн тэр үед Тай Жунийг тэнд харсан байв. Тай менежерээс Жуны тухай бүх мэдээллийг шалгуултал Жун өөрийнх нь аавын хүү гэдгийг мэдэж авсан юм. Үүний дараа Жун эмчдэр очиж өвчин намдаах эм өсгөд эмч түүн чи эмнэлэх твтэх хэрэгтэй шүү дээ гэж хэлнэ. Гэвч Жун Би угаасаа өгөхөн тодорхой үстэй. Тэгэхээр эмнэлэг твтэж өгмээргүй. Зүгээр л өвчин намдаах эм өгчөө. Аажмаар Жун баримтат кино хийж байгаа тухай мэдээ бүх газраар тархна. Бүгд продакшнд цугларав. Нөөл Жунд энэ амьдрал бидэнд маш сайхан өгсөн. Бид үүнийг бүгдэд харуулах ёстой. Үхэл бол цорын ганц төгсгөл биш шүү дээ гэв. Үүнийг сонсоод Жун гинэт босоод Би энэ баримтат киног ийм утгатай гэж мэдээгүй байсан. гэж хэлээд гарч явна. Гадаа гарч хэсэг бодсны дараа өөрийгөө тайвшруулад буцаад орж ирээд За эхлэе. ингээд нөөл болон Жун камерын өмнө ирлээ. Нөөл Жунаас анхны асуултаа асууна. Хэрвээ чамд 1 жил амьдрах хугацаа үлдсэн бол чи хамгийн түрүүнд юу хийх вэ? Хинтээ уулзах уу? Хаашаа ч юм аялах уу? Эсвэл ямар нэгэн зүйл хийх үү гэж асуув. Жун 1 жил гэдэг их урт хугацаа. Харин 3 сар л үлдсэн бол намайг үзэн яддаг бүх хүмүүсийг үзэн яд. Хөлөө боорн хинтээж сэдгэнэ. Хаач хамаагүй унтна. гэж хэлнэ. Дараа нь Жун нөөл рүү хараад Надтай болцох уу? гэж асууна. Үүнийг сонсоод бүгд зочирдно. Менежер нь чи тоглож байна тийм үү гэхэд Жун Үгүй ээ. Би чин сэтгэлээсээ. гэв. Нөөл энэ үгийг сонсоод их гайхаж ийм алдартай хүн надад сайн гэж үгэж дотроо бодов. Дараа нөөл нэг ресторанд байхад та ирнэ. Нөөл түүнд Жун надад нэг зүйл хэлсэн. Би тэгтээ түүнийг нь тоглоом гэж бодсон гэхэд Тай Үгүй ээ. Тэр чин сэтгэлээсээ хэлсэн. Харин чи л тоглоом гэж бодсон. тэр нэг эмэгтэй Тай дээр ирээд тэр өнөөдөр бүр солиорчсон юм шиг байна. Маш удаан ингэж ярьж байна гэж хэлв. Нөөл тийм ээ та нар намаа солиотой гэж бодож байгаа үсттэй гэхэд Тай түүнд Энэ баримтат киногоо одоо бол өөр ажил олж хий. Би чамд тусалж шинэ ажил олж өгье. гэхэд нөөл надад ажил олж өгнө гинэ. Чи өөрөө ажилгүй хүн шүү дээ гэж Тай Би удахгүй ажилдаа олчихно. гэхэд нөөл ажилдаа боловс бит хоёр гэрлэнэ. Би энэ бүхнээс залхаж байна гэж хэлнэ. Юу? гэж гайхан асуухад нөөл чи надтай гэрлэх үү гэж дахин асуув. Тай түүнд хариулдаггүй. Нөөл Тай түүнийг огт сонирхгүй байгааг ойлгож босоод гараад яв. Гэхдээ яаран гарахтаа уцаа санамсаргүйгээр тэнд үлдээчихв. Түүний гарсны дараа Жуны дуудлага нөөлийн утас руу ирэхэд Тай явна. Тэр Нөөл рүү дахиж битгий зарлага. гэдчихв. Жун Чи нөөлийн нөхрөө. гэж асуухад яг тэр үед нөөл ирж уцаа Тайгаас буцаад Жун нөөлийн дууг сонсмогцоо уцаа тасалчихв. Тай дахин шалгах гэж нөөл рүү залгахад утсан дээр нь husband гэж хадгалагдсан байгааг харна. Тэр Чи яагаад намайг нөхөр гэж хадгалсан юм бэ? нөө чи хүн бүрт ингэж анхаарал тавьдаг. Яг жинхэнэ нөхөр шиг тиймээс л тэгж хадгалсан гэж хэлв. Тай түнд Нэг өдөр чамд чамааг үнэхээр хайрлаж маш сайн анхаарах хүн гарч ирнэ. гэхэд нөөл хэрвээ татгалзах гэж байгаа бол шууд л хэл. Ийм юм ярих хэрэггүй гэж хэлээд уурлаад яваад өгнө. Нөөл гэрлүүгөө явах замдаа Жуны машиныг харнаа. Тэр цонхны цаанаас дотгож харж байт Жун цонхоо доошлуулв. Нөөл зочиж орхив. Жун түнд Чи нөхөртэй хүн мөртлөө яагаад найзынхаа гэрт амьдардаг юм бэ? Чиний нөхөр ажилгүй юм уу? Эсвэл чамааг мөнгө оол гэж явуулдаг юм уу? гэхэд нөөл чи юу яриад байгаа юм? Би гэрлээгүй. Надад нөхөрч байхгүй гэж хэлв. Үүнийг сонсоод Жун нисэх шиг л болов. Дараа нь нөөл гэртээ харнаа. Маргааш нь тэр дүүтэйгээ уулзаад би хэд хоног завгүй байна. Чи сайн хичээлээ хийгээд хоолоо цагтаа идээрэй. За юу гэж хэлв. Дүүн за та надад санаа зовлтгүй. Би бүгдийг нь сайн ин гэж хэлээд баяртайгаар явна. Нөгөө талд Тайгийн охин дүү аавда Жуны концерт байгаа хамт явах уу гэж асуув. Жуны нэрийг сонсоод Тай уурлаж Аав завгүй концерт үзэх цаг байх. гэж хэлэхэд дүүн уурлаад яваад өгөв.
Дараа нь Жун концертныхоо эхний тасалбарыг ээждээ өгнө. Гэвч ээж нь тэр тасалбарыг нүдэн дээр нь шууд урчгав. Жун, Энэ бол та өөрийн хүүгээ ойроос харах сүүлчийн боломж шүү. ээж нь тэр чинь харин сайн хэрэг байна да гэж хариулав. Жун, Та ирсэн ч ирээгүй ч таны суудлыг захиалсан байгаа. лээд яваад өгөв. Ингээд Жуны концерт эхэлнэ. Жун тайзан дээр дуулж байхад Ноул түүнийг бичиж авч байв. Тайгийн дүү болон аав нь ч бас концертыг үзэхээр ирсэн байв. Тайгийн ээж энэ бүгдийг мэдээд маш их уурлана. Нөгөө талд аав ах нь Жуны ээжийг концерт үзэхийг ятгах гэж оролдох боловч ээж нь татгалцсаар л байв. Дараа нь Жун бэкстейж руу орж ирэхэд Ноул түүнийг бичиж авсаар байв. Жун түүнээс Би чамруу өчигдөр заалгасан тэр уцыг хэн авсан юм? Тэр чиний найз залуу бидстэй. Ямар харагддаг вэ? Царайлаг уу? надад найз залуу байхгүй гэв. Үүнийг сонсоод Жун инээмсэглэнэ. Дараа нь Жун хоёр дахь удаага дуулах гэж тайзан дээр гараад дууны үеэр тэр Ноулыг тайзан дээр гаргаж ирэв. Үүнийг хараад бүгд зочирдно. Удалгүй энэ явдал сошиал медиад тарж хүмүүс Ноулын тухай муу зүйлсийг бичиж эхэлнэ. Жун үүнийг мэдээд Би энэ хүмүүсийн эсрэг гомдол гаргана. гэв. Тэгвчид Ноулээс олон асуулт асууж эхлэхэд түүнийг хамгаалахын тулд Жун тай хоёр ирж Ноулыг тэндээс авч гарав. Жун тайд Дэлхийн намайг мэддэг харин чи өөрийн хэн гэдгээ дэлхийн өмнө гаргаж чадах уу? гэж хэлнэ. Яг тэр үед сэтгүүлчид ирж тай нүрээ нууж Жун Ноулыг олон хүний өмнө зоригтойгоор авч гарна. Дараа нь тай аавтайгаа уулзаж нэг эцгийн хоёр хүү, нэг охинд сайн. Гэхдээ аав нь тэр охинтой харилцаа маш муутай байсан гэж хэлэхэд тайгийн аав эн чинь яг төгс драмын зохиол байна гэж хэлв. Ноул Жуны машинд хамж явж байгаад маш их ядарч би өхмээр байна гэхэд Жунч машинаас агаад Тэгвэл хамтдаа өгцгээе. Ноул би зүгээр тоглож хэлж байна гэд машинаас бууж нэг дэлгүүр рүү ороод уух зүйл авна. Дараа нь Ноул нэг газар суугаад ууж байхад Жун хажууд нь зогсож байв. Тэр үед Ноул Жуны уцаар тай руу залгаж чи яагаад надад ингэж хандсан юм бэ? Хэрвээ ингэх гэж байсан юм бол яагаад өмнө нь надад ингэж сайн байсан юм бэ? Чи намайг олон хүний өмнө хайсан. Яагаад гэж асуув. Тай нэг талд Ноулийн үгийг сонсож нөгөө талд аавыгаа харж байв. Түүнд маш хэцүү байлаа. Энэ хооронд Жун Ноулийн үгийг сонсоод уурдаж түүний төлөө сэтгэл нь өгдөв. Ноул тай дахиад надад нэг боломж өгөөч. Би сайн эхнэр болно. Тэрийгэ ч чамд харуулмаар байна гэж хэлв. Үүнийг сонсоод Жун Ноулээс уцыг нь авах гэж оролдоход тэр өгөхгүй байсан тул Жун хүчээр уцыг нь булааж авна. Ноул миний яриа дуусаагүй байна гэж хэлээд уцаа буцааж авах гэж оролдоход Жун ууралсандаа уцыг нь ус руу шидчихв. Ноул уснаас уцаа гаргах гэж оролдож байхад Жун түүнийг тэндээс өргөж гаргадаг. Чи намайг харж байна уу? Би чиний төлөө их зүйл хийсэн. Гэвч Ноул тайгийн тухай ярьсаар л байв. Үүнийг сонсоод Жун уурлаад тэндээс явна. Маргааш өглөө Ноул сэргэд өөрийгөө танихгүй газар байгааг харна. Хувцс нь хүртэл солигдсон байв. Тэр босоод гарч явна нэг настантай таарна. Ноул би яаж энд ирсэн юм бэ гэж асуухад настан. Өчигдөр чи их уусан байсан, ухаангүй байсан. Нэг залуу чамааг энд авчирсан гэж хэлнэ. Ноул миний хувцсыг хэн сольсон юм бэ гэхэд настан. Тэр залуу сольсон гэж хариулв. Үүнийг сонсоод Ноул зочирдож орхив. Тэр Жунийг хайхаар гарсан ч Жун машины хажууд байсангүй. Тимээс автобусанд суугаад буцаж явна. Замдаа тэр өнгөрсөн шөнийн бүх зүйлсийг санав. Жун түүнийг өргөж авчирсан, хувцсыг нь сольсон. Гэхдээ тэр бүх үед тайгийн нэрийг хэлсээр байсныг үүнийг бодоод Ноул өөртөө дургуун хурч байв. Дараа нь Жуны менежер залгаж Жун алга болсон. Утсан ч унтраалтай байна. Чи хаана байгааг нь мэдхгүй гэхэд Ноул би мэдэхгүй гэж хариулв. Дараа нь Ноул тай руу залган уулзахаар очиноо. Тэр нүрээ нууж байгаа тайтай уулзна. Тэд ярилцаж байтал тай руу юун залгаж чи ч бас өчигдөр концертн дээр байсан уу гэж асуув. Тай Үгүй би очиагүй. Ноул өнгөрсөн шөнийн бүх зүйлийг сандаг. Жун түүний хажууд хэвтээд Би энэ солиотой охинтой юу хийх ёстой юм бэ? Нүрээ буруу тийш харуулад унтчихдаг надад таалагддаг нэг залууд орлчихсон. Одоо би яах ёстой юм? Би хитрхи оройтсан юм шиг байна. Бууж өгөхгүй. гэж өөртөөч байсныг санав. Үүнийг сансныхаа дараа Ноул тайг тэнд үлдээгээд шууд Жунийг хайхаар явна. Тэр газар дээр Жуны менежертэй таарна. Тэр ч бас Жунийг хайж байв. Менежер Ноулд чи Жунийг тоогоогүй болохоор тэр уурлаад хаа нэг тийшээ явчихсан юм шүү гэв. Ноул дараа нь Настангийн гэрт очино. Тэнд нэг зураг байгааг олж хараад энэ газар хаана байдаг вэ гэж асуухад Настан энэ газар ойрхон гэж хариулв. Ноул бомб руу очиход хаалттай байв. Тэгээд маргааш өглөө завьар тэр газарт очиж Жунийг олно. Тэр Жун тэнд бүгд чамд их санаа зовж байна. Ядаж явахаас өмнө хэлчихэж болоогүй юм уу? Би ч бас маш их санаа зовлоо штэ гэхэд Жун юу ч хэлэлгүй зүгээр алхасаар л байв. Ноул өмнө нь зогсоод би чамааг олох гэж ийм холоос ирсэн байхад чи яагаад зүгээр яваад байгаа юм бэ гэж асууна. Жун Яв гэж хэлнэ. Гэвч Ноул явсангүй дахин түүнийг ятгаж өмнөх шин согтуу байхдаа юу хийснээ асуусаар байв. Гэхдээ Жун юу ч хэлсэнгүй. Тэр ярьж байхад нь Ноул тайгаас дуудлага ирнэ. Тэр дараа нь яриа гэд уцаа тасалчихв.
Жүүн энэ яриаг бүгдийг нь сонсно. Ингээд Жүүн болон Нөүл хоёр зарим дээр хамт үлдэцгээв. За энэхүү киноныхоо эхний хэсгийг энэ хүргээд дуусгая. Хэтэрхий урт болох гээд байгаа тул төгсгөлийн хэсгийг part 2 болгоод тунуудахгүй оруулнаа. Кино үзсэн та бүхэндээ баярлалаа. Намайг дэмжиж YouTube сувгийг минь дагаарай. Түр баяртай.